За ялангуяа оюутан залуучуудын дунд эрүүл мэндийн даатгалд хамрагдалт нь одоо бас бага байгаа учраас залуучууд, оюутнууд энэ одоо эрт дэлгэрүүл үйлснэл хүлэх онцлогчтой хамрагдуулж чадахгүй. Тийм учраас засгийн газар тогтоол гаргаж за эрүүл мэндийн сайд, боловсрол шинжилгээ ухааны сайд нарыг багцтан одоо бас төсөөхөн багцад багтааж эрүүл мэндийн даатгалд одоо бас хамрагдахгүй байгаа шимтгэл төлөөгүй байгаа оюутан залуучуудыг эрт дэлгэрүүлэг үдсэн зэрэг хүсэх 100% одоо хамруулах юм одоо бас арга хэмжээ авахыг бол бас даалгасан засгийн газрын тогтоол бол гарсан. За хоёр дахь асуудал эрүүл мэндийн яамны зүгээс эрт дэлгэрүүлэг үзлэг шинжилгээнд хамралт иргэдийн хамрагдалтыг одоо нэмэгдүүлэхдээ болоод сэдвэдэмс арга хэмжээ шийдвэр бол гаргаад бол ажиллаж байна. За нэг дахь асуудал нь одоогийн үндэсний зөвлөлийн шийдвэрээр бол эрт дэлгэрүүлэг үзлэг шинжилгээг хамрагдах одоо хугацааг нь хуанлын 20 одоо өдөр гэж хязгаарласан нь бол бас одоо иргэдийн хамралтанд бол сөргөөр нөлөөлж гин гэж үзэж энэ хуанлын 20 өдөр гэдгийг бид ажлын одоо 20 одоо өдөр болгож өөрчлөлөө. За хоёрдугаар сумын эрүүл мэндийн байгууллагууд 18-аас 30 насны иргэдийн урьдчилан зэрэглэл үйлчлэг онцлогоо шинжилгээний багцыг цогцоор нь одоо бас хэрэгжүүлсэн болвол эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилтийг нь одоо мөрөн одоо олгож явах ийм одоо шийдвэр одоо гаргаад бол ажиллаж байна.